50% нь Монгол улсын нэг тойргоос сонгогдно гэсэн үг. 50% нь монголчуудын буюу 3.4 сая иргэдэг төлөөлдөг байна гэсэн. Энэ үр дүнд нь бодлого ярьдаг болно. Үр дүнд нь эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтыг бид нар шийддэг, бодлогын мэтгэлцээ өрнүүлдэг. Яг юм сонгодог парламентынхаа жишг рүү орж байгаа. Энэ бол маш сайн зүйл, дэвшил. За хоёр дахь зүйл нь юу байна гэхээр олон удаагийн парламентын сонгуулиар гадаадд оршин суугаа монголчуудын санал гээгддэг. Харин энэ удаа бол пропорционал элемент орсноор бол гадаад байгаа 200 мянган иргэдийн маань санал тусах боломжтой болж байгаа. Тэгэхээр 200 мянган иргэд гэдэг бол энэ бол энгийнээр хэлэх юм бол 3-4 аймгийн хэмжээний ийм иргэд байгаа юм аа. Тэгээд энэ иргэдийн санал бол бодитоогоор тусах боломжийг бол энэ хууль тусгаснаар онцлог байгаа. Тэгээд 3 дахь онцлог зүйл нь юу вэ гэхээр нийгмийн төлөөллүүдийг оролцуулдаг байя. Энэ дундаа эмэгтэйчүүдийнхаа оролцоог хангая гэд. Тэгээд 50% пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байдаг бай. Тэгээд сонголтоо хийхдээ 1-2 гэсэн байдлаар ингээд дараалж авдаг байя гэд. Үр дүнд нь бол эмэгтэйчүүдийн парламент оролцоо шийдвэр гаргалтанд бол илүү их оролцоо нөсөх юм байна гэдэг. Ийм дэвшилттэй 3 зарчмын асуудал бол тусагцснараа онцлог юм байна. Тэгээд бүгд нь ингээд базаад хэлэхэд бол хамгийн чухал зүйл бол сонгуулийн зардал байдаг. Тэгээд сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр бол нэлээд олон арга хэрэгслүүд бол орсон байгаа. Тэгээд хилцүүлгийн явцад илүү их тодорхой болох байхаа.